яг уу санаа нь бол угаасаа нэг. Гэхдээ чарт маань зөрчсөн байхгүй юу? Чартны харуулж байгаа байдал нь. Хэн байсан? Манай одоо энэ 70 он. Бэлгүүн нь болохоор ингэж ярьсан. Энэ орой одоо энэ liquidity-г авна. Авчулууг нь аягүй. Хараагүй бошоо. За. За. 4 цаг дээр тавьчих. Энэ нөгөө дөрөвдгийн энэ уралт өмнөх 7 хоногийнхоо энэ 5 дахьын ловыг онда дээр аваагүй байгаа байхгүй юу? Гэхдээ futures дээр бол автсан байгаа даа. Тэгээд яг энэний талаар ярьжсэн байхгүй юу? Энэ нэг юм болсон юм аа. 전방에 사고 다발 지역이 있습니다. Бэлгэн харагдчих. Байна. За сайн байцгаана уу. Сайн байна. За өнөөдөр нэг гоё жоохон ярья. Тэгээд би угаасаа хэлжсэн шүү дээ. Наа чи нэг тийм сүртэй юм байхгүй. Daily-гийн order flow-ыг шалгаад daily чинь стил доош дээшийг хэвээр байгаа шүү л гэжсэн. Тэгээд daily-гийн order flow-ыг шалгаад дараагийн өсөлт явсан. За тэгээ order flow чинь дээшээ бишээ доошоо pullback нь орж бишээ дээшээ импульс хөдөлгөөн нь явахдаа нэг order flow daily дээр өөр дээр нь гаргаж ирсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр маань inducement тийм. Тэгэхээр наадах чи inducement zone болж хуурж байгаа гэсэн үг. Тэгээ liquidity-г нь хамаад дээшээ явсан. За тэгээ бүр QML zone-оос явсан. Байж болно 4. Энэ гол нь онда дээр энийг аваагүйсэн. Бистэ. Бэлгүнэ? Аваагүй болвол ондо дээр QML зоноос явсан гэсэн үг байхгүй юу? Аваагүй бол бүр сайн л. Тэг наадах чинь бол ондо дээр бол аваагүй явсан байгаа. Тэгвэл аваагүй бол бүр сайн л гэсэн үг. Тэг наад зоны чи аваагүй тэгээд би 5 дахь өдөр орж ирээд хэлсэн шүү. Нэг цаг маань дээшээ явах баталгаа энэ IB candle-ууд гаргаад байгаа ч гэсэн ингээд тэдний цаг нь дээшээ ингээд трендийг эргүүлээд байна гэд би гой тайлбарлаж хэлсэн дээ. Сараа. Оо. Яг чиний тэр нөгөө одоо санааг нь ойлгоод санааг чинь ойлгонгуудаа энэ нөгөө дээшээ явсан энэ 4 цагийн candle шүү дээ. Батлын бас орсон байсан long link-ээс аваад ирсэн шүү дээ. Тэгэнгүүтээ энд ингэсэн бол энд ингээ гараад ирчлээ гэж үзээд эндээс энэ чинь тэгтээс амар заваа явсан юм аа. Эндээс бүрээ гэж орсон шүү дээ. Тэр доошоо бууж орж ирэхдээ өмнөх дөөгөө эргэлж чадахгүй буцаад дэш явчихсан байгаа сте. Тэгсэн мөлий. Тэгэхээр би хэсэг энэ лөвцийг магадгүй хүчтэй зоон болж хөрсөн байна. Тэгээд унж орж ирсэн ч гэсэндээ энийг авахгүйгээр дээшээ яваад багшийн хэлсэн тэр юугаар ороод ирч болох боломжтой гэж би хэлсэндээ. Тэгэхээр наа чи стил дээшээ ингээд нэг цагийнхаа order flow-ыг гаргачаад стил дээшээ ингээд явж байгаа сте. Бид тэр өдөр яагаад TP-г тэн дээр авсан бэ гэдэг шалтгаанаа таад хэлсэн шүү дээ. Pullback хөдөлгөөн барьж байгаа. Тийм ээ. Тэгээ наа чи futures-ийн ханш болохоор би юусаа хармааргүй л. За унтраач. Би бас сараад хэлсэн futures spot өөрөө. Яг зүгээр миний нөгөө санаа нь болохоор дээр ажиллаж тийм үү? Futures дээр fund байгаа юм. Гол нь би зүгээр ингэсэн аахгүй. Одоо ингээд доошоо унахтаа энэ ямар нэгэн байдлаар нэг liquidity том одоо liquidity авах юм байна. Гол нь юу авсан бэ гэдгээ мэдэхгүй суугаад байсан байхгүй юу. Тэгсэн чинь бэлгүүнээ хин хоёр бацаа хоёр орж ирээд яг ер нь бол яг энд ийм liquidity байгаа.
гэж надад хэлсэн байхгүй. Тэгсэн чинь futures-ийг авцсан on-догийнх аваагүйсэн. Тэгэнгүүт яг уу би бодсаахгүй энэ юун дээр бол хийх ёстой маа хийцэн тэгээд наагур нь ингээ явах бас боломжтой байна гэдгийг бол яасан юм уу? Анзаарсан тий. Тэгээ гоё лонг барьж авсан шүү. За болоо. Дэлгүүний дэлгэцэж хэрлэх. Юу би юу хэлэх вэ? Одоо гэрлөө 15 минутын дараа орох гэж байна. Өнөөдөр ажлуудаа амжуулаа гадуур явж байгаад. За тэгвэл миний дэлгэцийг харж. 야, 5회. 앞에서 시속 40km. Рекорд эгэр өгшөө. 속 단속 Рекорд 시작. хийсэн байгаа. Байна. Байна. Рекорд хийсэн байгаа. За. За нэг шалгаад чеклээ. Хийсэн байна. Энэ Discord юу ахаас өмнө манайхаа нэг гал явдаг юу болсон бэ? Гал болоо ягаа явуулахгүй байна. Гата явуулаарай. Гата явуулаарай. Гал гэж бичсэн байна. Галтуудаа явуулаарай. Өнөөдөр гой юм ярих байхаа гэж би хөвдө бодож байна. За. Нэг иргэн ирэлтхий да. Би хаа өвдө дөрөвдөл гарч хөр юу болоо. Нөгөө нэг өнгөө болгож байгаа талаар мэдчихэж байгаа сте таад. Мэдчихэж байгаа. Ааха. За тэр ер нь өнгөө болохгүй бол ер нь болохгүй байна guys. Өөрийнхөө мэдж байгаа юмнууд өнгөө болгоё дөө гэж бодож байна. Би угаасаа ер нь forex-ийн сургалтаар мөнгө олдог. Олох төрлийн хүн угаасаа биш. Хангалттай арилжаанаас мөнгө олж байгаа учраас би өөрийнхөө мэдсэн, сурсан, олсон, анзаарсан юмнуудаа бүгдийг нь өнгөө болгоё гэж зорж байна. Сонсонгонууд нь дахиад сонсоод авчих. За тэгээд энэ нь яг яагаад ингэж байгаа юм бэ гэхээр бас шалтгаантай. Ямар шалтгаан байгаа юм бэ гэхээр одоо жишээ нь public чатан дээр яригдж байгаа юмнууд бүгд айгүй фильтртэй байна гэж би үзээд байгаа байхгүй юу. Яг тэгэхээр би та нарт мэддэг юмныхаа 10 хүрэхгүй хэлж байгаа. Яа тэгэхээр нөгөө төлбөртөө зааж байгаа хүмүүс байгаад байгаа болохоор би public дээр хамаагүй янз бүр юм ярьж болохгүй байгаа нэг юм фильтр байгаад байна. За тэгэхээр энэ хоёрын gap-ыг байхгүй болгох зорилготой. Нэгт хоёр дахь юм бол ер нь жоохон хүмүүсийн хандлагыг гэсэн жоохон өөрчлөе. Тэгээд тиймэрхүү бодолтой байна. Тэгээд ядаж нэг pullback хөдөлгөөнөө нэг арай нэг хөвтэйхэн тэндэг болчвол зүгээр юм болвол гэсэн үүднээс. За тэгээд нэгт хоёр дахь юм бол би одоо ингээд та нарт фильтртэй яриад байгаа учраас намайг зарим нэг хүмүүс жоохон сургалт хийж мөнгө олох гэдэг байна л гэж ойлгоод байгаа шиг байна. Тэгэхээр ерөөсөө тийм байхгүй гэдгийг ер нь энэ дээр аль биесээр хэлсэн дээр юм шиг санагдаад байна. За тэгээд ямар ч байсан тэр үнгүү болох дийл юу болох нь вэ? За тэгээд тэр дийл маань угсаа ер нь бүтчих байх. Тэгэхээр 10 сараас хэдүүлээ ер нь хичээлүүдээр бомбогдож эхлэх гэсэн төлөвлөгөө байна. Тэгээд ер нь намайг яг юу яриад байгаа, яг яагаад тэгж хэлээд байгаа гэдэг нь бүгдээрээ цаанаас шалтгаантай байдаг учраас зарим нэг маань ойлгохгүй байвал энийг ойлгоод авчих. За тэгээд бас жоохон хүлээж. Тэгээ ер нь надаас нэг хэсэг нийгмийг асууж байгаа хүмүүс ч гэсэн ер нь жоохон хүлээж. За би ер нь бол үнгүү болгож байгаа. За тэгээд нэг хэсэг нэг авч исэн хүмүүс надаас бүгд $2000 гэж авч исэн. Мэдээж миний шавнар ботлуугаас тэгээд сурах юмаа сурцсан учраас надад хэлэх юмаач хэлж байгаа. За тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн нэг тийм зөвдөө үлээж авахгүй нэг уусаа ойлгоно бүгдээрээ. Би ч тэглээш нэг тийм их шав байхгүй. Би гарын 13-нд багтгаар л цөөхөн хідэн шавтай. Бүгдээрээ гоё ярилцаач болцсон байна.
Тэгэхээр надад ерөөсөө тийм сургалт семинар хийж мөнгө олох тэгээ дээрээс нь одоо юу гэдэг тэр сургалтаа зарж одоо амьдралаа амжилттай арилжаач юм шиг харагдах ерөөсөө тийм хүсэл алга хүмүүс шиг. Тэгээ YouTube дээр нэг 2 3 паблик нөө хэдүүлээ хоорондоо ярьсан лайв ярьсан чинь комент хэний мэдгүй. Юу тоосор гэж дуурайд байна. Минийх аавсаа зөвлөлж байгаа. За тэгээд нэг тиймэрхүү байна. Цаана дуурж байна одоо. Тэгээд тэр нөхдүүд өөрсдийнхөө ч бас юу ярьж байгааг ч бас ойлгохгүй л шиг за яах вэ. Тэгээд яванд ойлгох баха. Тийм байна. Тэгээд одоо ч тэгээд надад ч нэг юм наалдахгүй л байна. Явандаа яах юм бага. Тэгээ мөнхийн бас робот шиг ингээд сэтгэл хөдлөл модал гаргахгүй яваад иж бас чадахгүй л хэл та гэж. За тийм байна. За одоо яриа бэлгүүнээ завтаа болохоор хэдүүлээ нэг гоё юм хийн. За тэрнээс өмнө бэлгүүнийг завтаа олтол хэдүүлээ гоё маркет дээрээ. Асуух юм байна уу таад. Асуух юм байвал асууж болно. Алт угаасаа яагаа өснэг угаасаа төрөөдлөө хэдүүлээ зөндөө ярьц. Тэгээд ярих угаасаа идэх гэж бодчих. Яагаад унсан, яагаад өссөн. Тэгээ асуух юм байвал гоё нээлттэй бүгдээр асууж олно шүү guys та. Микнийх боломжгүйнүүд нь чатаар асуугаад тэгээд ерөнхий яах гэдэг нь гэдгийг хэлэлээ шүү дээ. Өнөөдөр өөрөө фомсын митингтэй лөө. Нэг сүртэй том биш юм ээ. Окей. Би та QML zone гэж зааж өгч ил үгүй ярьж ил үү ер нь. Ярьжсаа. Гэтэ юу сургалт аваагүй хүмүүс бол мэдэхгүй ах гэж би хөвдө бодож байна. Тийм үү. За ямар ч байсан нэг төгөл тиймэрхүү хичээлүүд орох юм байна. Гэхдээ би нөгөө нэг одоо үнгүү болчихно гэдэгтээ айгүй итгэлтэй болохоор ер нь юунаас эхэлж заах уу яах вэ гэдгээ бодож байгаа гэх юм уу? Микэ чеклэрээ guys. Айгу ну. Тэ матэ англаад тач. Харж байгаа микийн юу ачихгүй юу? Хаачихгүй юу? Зүгээр ингээд хэлчихвэл зүгээр юм лээ. Тэгвэл дараа нь нээж мэх гэж. Бас л нэг дэлээд сөөхөн биш үү? Цөөхлээ. Олоолаа олонгот. За бай хийсэн хүн байна уу алтан дээр? Тийм асуухгүй л guys би юу гэж одоо ярих чинь. Та хэдийн асуултыг хүлээд авах бэ? Асуулт байхгүй гэвэл Ja, Obe. Өнөөдөр ас дээр гоё хүрсэн байсан юм. Өнөөдөр Азийн сешн дээр энэ гоё хүрсэн байсан уу? Азийн сешн үү за харъя л та. Би өнөөдөр чарт хараагүй. Харъя л та. Бэштэй. Амар гоё баа юм штэ. За хэдүүл шинжлэх яагаад баа юм бэ гэдэг те.
За эн чинь ингээд дээлигийн импульс хөдөлгөөн багхгүй юу? Энчнээс дээшигээ ингээд өсөж байгаа хөдөлгөөн чи өөрөө. Энэ лаваас дээшигээ импульс хөдөлгөөн, дээлигийн импульс хөдөлгөөн. За тэр нь нэг цаг дээр яаж авсан бэ гэхээр нэг цаг дээр айгүй гоё order flow үүсгэж явсан байна шүү дээ. Хэрэг та нар анзаарвал зөвхөн энэ лаваас шинжилгээ хийгээд нэг цаг дээр харуул импульс, pullback, импульс, pullback, импульс. Энд дээр яасан бэ? Өмнөх order flow шалгасан баа шүү дээ. Нью-Йорк дээр үлдээсэн, Нью-Йоркийн хамгийн төгсгөл дээр үлдээсэн order flow-ыг нэг цаг нь орж иж шалгасан. Нэг өсөндөө амар өндөр волюм үзүүлсэн байна шүү дээ энэ дээр. Хальт шалгаж энийг сэтэлж pullback-а баталгаажуулаад тестлээ. Тэгээд бай. За тэгээд энэчнээс энэ хоёрын хооронд явсан агуулгыг наривчилж үзэж байгаад тестэн дээр нь бай болсон байна гэж. Тэр нь ямар агуулгаар яаж ийж явсан юм бэ гэдгийг харъя. За анзаарч байгаа бол энэчнээс доошоогоо нэг цагийн pullback хөдөлгөөнийг хийхдээ нэг ийм order flow шиг зүйл хийсэн байгаа 15 минут. Гэхдээ та нар яасан хараарай. Order flow хийхдээ энэ дээр sweep хийсэн байна тийм үү. Тэгвэл бидэрт хамгийн одоо чухал агуулга юу болдог вэ гэхээр хамгийн сүүлийн sweep хийсэн энэ агуулга. Энэ агуулга хаана дууссан байна? Энэ дээр candlestick shift хийсэн байна уу? Энэ candle-ыг эвдээд candlestick shift хийсэн байна. Тестлсэн байна уу? 3 дахь candle хурж ирээд тестлсэн байна. Чинээс ийм арилж хийж болох ажээ. За, энэ дээр орж чадахгүй л гэж одоо бүр гоё найдвартай гэх юм бол энэчнээс доошоо явж байгаа агуулга энд дууслаа. Дараа нь энэ order flow-ыг шалгалаа. Тэгээд авсан байна. За, ингэж арилжаанд орсон хүн байвал тун давгүй гоё зүг харсан байна л гэж ойлгох хэрэгтэй гэсэн. Тэгээд нэг харьцах нэг spread хасаад энэ дээр болох юм бол нэг харьцах нэг 7-8 арилж хийх боломж байжээ. Би уг нь харж байгаа тааш дээр орч чадаад байна. Би уг нь харж байгаа тааш орч чадаад үстэй. Тэгээ аргагүй. Одоо та хэд чинь яг миний ингээд мэдж байгаа юмыг бол миний заадаг хичээлийг ч юм уу бүрэн мэдэхгүй байгаа. Би та ер нь олон нийтэд ингэж гаргаагүй байгаа учраас та хэд одоохондоо зүгээр л миний ярьсан юмнуудыг ингээд баталж харж л байгаа байхгүй. Тэрнээс шил энэ яг үнэхээр ажилтгүй танд туршиж үзээгүй болохоор бас жоохон хөвгтэй ижиж магадгүй. Хичээлүүд ороод ирэхээр гайг болохгүй guys. Тэгээд ажилтг юм уу, ажилтгүй юм уу гэдгийг харахгүй. Яа. Сууж байгаа юм байна уу? Дэш ингээд ороод ирэл бүр гой сэл хармаар байна гэдэг нь ямар очиртай байсан бэ гинэ. Тэгэхэд чинь 4-7 хоногт нөгөө нэг pullback хөдөлгөөн илүү гүнзгийрэх магадлалтай гэж хэдэл ярьжсэн шүү дээ, тэ. Тэр pullback хөдөлгөөн дахиж order flow хийгээд унах байсан болвол тэр хавцаанаас баталгаа өгөл хэдэл айгүй гой сэл харж болно гэж би хэлжсэн шүү дээ, тэ. Тэр pullback хөдөлгөөн дуусах үгүйгээ батлаагүй байсан уу яахгүй. Одоо чинь би өчигдөр 4-7 хоногт энэчний сэлдээд энэчээ тип авсан шүү дээ. Дахиад ингээ ороод ирэхээр нь за энэ хаваас гоё баталгаа өгөх байсан уу гэдгсэн чинь баталгаагаа өгөөгүй байхгүй. За хэрвээ үнэхээр энэ ловыг сэтлээд тэгээд тест орж ирсэн бол би энэ чинь аягүй гоё сэл төлөвлөж ирсэн гэсэн. Тэгэхээр тэр агуулга маань бүрэн одоо өөрчлөгдөж эхэлсэн гэсэн үг. Энэ лавыг эвдээгүй байж байгаад энэ хаяа эвдээд за тэгээд бүр дээлигийнхаа хаяыг авчаад гой баталгаа өгөх үү гэсэн чи өгч чадаагүй.
Дээлийг хаяхгүй юу? Өмнөх өдрийнх нь хай байсан. Тэгээд дээлийг чи хай бүтэн биеэрээ ингээ эвдэрсэн. Яг одоо энэ дэр нэг ийм тест хийж орж иж болно. Энэ хавцаа. Үнэхээр Аз ойл дэ хэдүүлээд нь. Тэгвэл тест тэгээд баа яаж бол. Тест одоо энэ чинээс энэ хоёрын хоорондох агуулгыг дуусгаад за тэгээд жижиг цагуудын баталгаа энэ зүрийн liquidity хаана байна гэдгийг анзаараад за энэ хөдөлгөөн яаж авахаас шалтгаалаад хэдүүлээ ямар баталгаа авахаа шийдээд тэр баталгаагаа үүсгэх юм бол айгүй гоё дахиад баа явж болно гэсэн. Чин дахиад daily чи нэг order flow хийж байгаа байхгүй юу? Ингээ бүтэн том. Тэгэхээр daily-гийн pullback хөдөлгөөн магадгүй маргааш ингээд ороод ирвэл том зүгээр л байна. Daily-гийн pullback хөдөлгөөн энэ дээр баталгааж ин гэсэн. Энэ candle-ийн love-ыг эвлээд pullback нь баталгааж ин. Хэрвээ тэгж орж чадах юм бол хэдүүл айгүй гоё ялж байна. Гэж liquidity хамгаалаад маягийн ч юм. Тэ. Тэгэхээр яаж хөдлөх нь хамгийн гол нь энэ pullback хөдөлгөөн явах нь уу, явахгүй нь гэдэг нь аягүй. Хэрвээ daily-гийн pullback хөдөлгөөн орж ирэх юм бол хэдүүлээд нь аягүй гоё бай. Position эзлэх боломжууд гарч ирнэ гэсэн үг. Энэ фомсыг хүлээж ирсэн. Энэ фомсыг тэгээд айгүй гоё гүнзгий pullback оруулж ирсэн. За тэгээд энэ дээр liquidity хамгааг хүлээж ирсэн хамсан, энэчнээс нь орсон, энэ TP-г авсан. Яагаад энд ойрхон TP-г авсан бэ гэхээр мэдээж эн чинь daily impulse pullback гэж орж ирж байгаа. Энэ ловыг эвдлээг байгаа цагт хэдүүлээ өргөлж buy харж явах хэрэгтэй тий. За тэгээд энэ дээр TP-г аваад гарсан, үргэлжлүүлэлт өссөн байна тий. Тэр TP-нээс хойш би ерөөсөө chart хараагүй байхгүй юу? За дараа 7 хатал явуулъя гэдэг хийж байна. Ааха, яг тэгж ойлгосон. Аа. Тэгээ угаасаа би гэхдээ түрүү 7 хоногт амар дэлгэрэнгүй ярьсан шүү дээ. Хоёр уулзахтаа хоёулын дээр нь. Тий. Тэгэхээр тэрийг сайн үзэж чадсан хүн байх юм бол сэлийн хийж чадах байсан, баян хийж чадах байсан. Сэл дээр нь би баг уйлаад. Баг нөгөө лонг хүлээж байгаа шүү дээ. Тэгсэн чинь сэл яваад байсан чинь би баг би яга сэл харж чадахгүй байна гэвэр уйлаад баг. Тэгээд нэг лонгийнхаа ашгийг авч нэг санаа амарсан. Тэгэхээр дээшээ явахын тулд эн чинь бас амар учиртай явд юм байна гэдгийг Кэштогийн Нью-Йоркт зайлгаж явсан. мэдгүй. Би яг Нью-Йорк дээр ямар хөдөлгөөн явах боломжтой мэдгүй шүү дээ. Одоо Нью-Йорк за яг эхлээд 37 минут per Нью-Йорк ингээд эхэлж явж ингэж бодвол за энэ дээр нэг цагийн pullback ороод ирсэн байна. Энэ pullback үргэлжлэх үгүй юу гэдгийг л энэ хай шийдэх гэдэг юм гэсэн. Тэгэхээр Нью-Йоркоор энэ хайг ингэж авчаад доошоо яваад эхлэх юм бол хэдүүлээ Нью-Йоркоор сейл болно гэсэн. Жижигхэн сейл. Дараагийн order flow хүртэл юм уу те одоо энэ зон хүртэл сейл яваад үргэлжлүүлээ баталгаа өгч тамбал баа явж болно гэсэн. Тэр би одоо миний арга барил чи юм predict тавьдгүй яг баталгааны дараа л окей энэ яг дэш явах гэдэг юм байна гэдэг дүнэлт гаргадаг байхгүй юу. Тэгээс одоо за ингэж явна ингэж явал одоо энэ дээр хүрээд ингэх юм бол би ингээ шууд дарнаа марна гэсэн. Ерөөсөө миний арга барил дотор тийм байдаг гэсэн. Гэтэ одоо энэ дээр нэг юм шалгалт явах байхаа. Ядарч нэг иймэрхүү шалгалт орж ирэх байх. Guys. Нэг 4 цагийн pullback орж ирэх байх. Би Нью-Йоркоор тим болвол одоо тун зүгээр байна. За эн чинь тэглэж нэгт өдөр те 7 хоногийн шинэ candle нэгдсэн байгаа гэсэн үг. 7 хоногийн шинэ candle амар гоё bullish нэгдлээ те. Гэхдээ бас татаж болно гэсэн. Тэгэхээр нэг нэгдэх өнөөдөр маргааш 2 нэг pullback-уд хэрвээ явж тийм аз байх юм бол яваад за тэгээд тэр pullback дууссан цагт хэдүүлээ гоё баа ярилчаач юм эсвэл дуусахгүй байна. Би дуусахгүй гэдгээ илэрхийлэх юм бол гоё сейл ярилч явуулъя л гэсэн үг. Тэр бол би арилжаанд орохгүй л гэж. Нэгэнт ингэж өсөд гараад ирсэн. Би ороагүйгээс л хойш дахиад дараагийнхаа боломжийг л хүлээн гэсэн. Тэр боломж би болтол би хүлээж лээ гэсэн.
Би тэгтээ 4-7 хоног хангалттай ашигаа хийцэн штэ. Тийм болохоор нэг тийж яарахгүй байхгүй юу? 5 минутын хараад өгч алт юм. Хитэ? 5 минут төр. За. Full back нь хандсан уу? Үгүй штэ явж лээ. Одоо энэ дахиад энэ лав хэвдлэгч. Тэ баталгаагаа өгөөгүй те. Хэрвээ pull back нь ханцаа гэж үзэх юм бол нэг бол энийг сэтэлнэ, нэг бол ингээд 5 минутын дээр ийм order flow гаргаж ирнэ. Тэгсэн цагтл дэше явна гэсэн. Тэгвэл энэ ингээд яваал юм гэсэн. Одоо чи нэг цагийн pull back-ыг баталгааж болчлаа те. Нэгсэндээ нэг цаг pull back-а хийж гинэ гэдэг нь ойлгомжтой болчлаа гэсэн. Тэгэхээр нэг цагийн pull back хийхдээ 15 минутын order flow гаргаж явсан байна. Тэгэхээр 15 минутын order flow-ыг харна гэсэн 5 минутыг биш. Том цагийг хөөж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр тэр нь жижиг цагийн fake out-аас хамгаалах боломжтой болгож байгаа гэсэн хэдүүлгийг нь. Одоо би таарт нэг юм хэлье л да. Ингээ зарим change of character-ууд ажилтгүй шалтгааныг хэлэх гэж шүү заяа. Яагаад ажилтгүй юм бэ гэдэг шалтгааныг хэлэх чинь гэсэн үг. За энэ чинээс энэ хоёрын хооронд ингээд нэг юм аль нэг цагийн order flow-ууд ингээд явж байна. Тэ? Би таарт өмнөх уулзалтан дээр тэрийг би нөгөө нэг бичлэгийг хийцээ ингээд бодоод исэн чинь бичлэгийг хийгээгүйсэн бэлээ guys. Sorry. Тэгээ тэр угаасаа би хичээлүүд үнгүй болчих юм бол тэр угаасаа амар гоо хичээл болоод орно за. Нэг би order flow structure хоёр өөр шүү гэдгийг нэг юм тайлбарсан шүү дээ тий. Тэр тэрнтэй адилхан заяа. За одоо ингээд за энэ ингээд хэдүүлээгийн за энэ чинээс ингээд том цагийн ингээд уналт ингээд явж байгаа заяа. Энэ болохоор энэ А чигээс энэ хүртэл энэ Б чиг хүртэл зүгээр энэ том цагийн уналтын pullback хөдөлгөөн явж байгаа гэдээ хэдүүлээ төсөөлье. Энэ pullback-ийг хэдүүлээ бокслоод авсан чинь 15 минутын дээр юм order flow үүсгэж явж байна тий. Structure биш order flow үүсгээд явж байна. За тэгэхээр энэ order flow би change of character-ыг хэдүүлэх хүлээж байгаа тий. Энэ order flow-ын change of character-ыг хүлээжсэн чинь яг гоё ингээ change of character хийгээ ороод ирлээ те. Тэгвэл бүгдээрээ энэ хааяг сэтэлхгүйгээр сэлдэж эхэлнэ сте. Тэгнүз? Яг тийм болно те. За тэгээ энэ дээр одоо юу гэдэг fair value gap ч юм order block ч юм эсвэл Fibonacci ч юм уу мэдгүй те. Юу ч татчих болно. Хэдүүлээ хугарлынхын цэгийг л хаагаад байгаа. За тэгээд нэг аль нэг хэдүүлээ өөрсдийнхөө баталгааг аваад энэ чинь сэлдлээ. За сэлмэн ингэж явж яснаа. Ингээ гараад ирдэг тохиолдлууд маш их байдаг те. Ер нь ихэнхдээ л бараг шахаад игдэг те. Тэгэхээр change of character энэ дээр fake change of character хийж байгаа үгүй хэдүүлээ яаж ялгадаг вэ гэхээр энэ дээр нэг юм байдаг. За энэ чи 15 минутаар энэ А цагаас Б цаг хоёрын хооронд ингэж харагдаж байгаа юм. За тэгвэл нэг цаг дээр яаж харагддаг юм бэ гэхээр нэг хідэн ийм кандалууд л явж идэг байхгүй юу? Ингээд нэг ийм кандалууд л явж исэн гэсэн үг байхгүй юу? Эднээс бүгд өсөлтийн кандал шүү заа. За энэ лоб бол энэ лоб. Ингээд дандаа таардгүй шүү за. Тэгээ ерөнхийд нь ингэж баланслж үздэг гэсэн үг. Одоо 15 минут энэ order flow-ыг нэг цагийн чартны энэ кандалууд дээр зурх юм бол impulse, pullback, impulse, pullback, impulse, pullback, impulse. Тэгээ явж байгаа байхгүй юу? Адилхан байгаас тань. Ерөнхий адилхан байдаг хгүй юу. Тэгээ заавалчгүй яг таарна тэр лоб тэн дээр байсан бол яг нэг цагийн кандлийн лоб тэн дээр байна гэсэн үг бас биш. Энийг бас ялгахад тодорхой мэдлэгүүд хэрэгтэй гэсэн үг. За ямар ч байсан би таарч зүгээр л энгийнээр тайлбарж өгч байгаа. За энэ яагаад ингэж явдаг вэ гэхээр одоо энэ А цэгээс энэ Б цэг хоёрын хооронд 15 минут яг юугаар явж байна? Order flow-д нэг дэмжээл яваад байна шүү дээ. Тэгвэл нэг цаг дээр энэ дээр яг юу явж байна? Энэ Агаас энэ зөвхөн candlestick хөдөл нэг хааяа гэдээ яваад шүү дээ. Low нь ерөөсөө эвдэхгүй байна сте. Энэ дээр нөгөө inducement гэдэг ойлголт арай үнзгэрж орж ирдэг гэсэн. За дараагийн candle уналтын candle ах нь байна. Ийм зүйл болцсон байдгаа гэсэн. Энэ дээр юу болж байна? Нэг цагийн хувьд. Candle дээр явж ирсэн аа?
нэг цаг pullback хийж байгаа нь баталгаажуулж байгаа сте. Нэгэсэндээ энэчнээс энэ хоёрын хооронд импульс ингээ pullback орж иж гэсэн үг байхгүй юу? Тэгээ дараа нь юу болж байгаа гэхээр хөл юм болчих гэсэн үг. Одоо энэ дээр нэг цаг дээр юу үсэж байна? Order flow. Нэг цаг candle sticker явж яснаа order flow үүсгэж байна те. Тэгээ 15 минутанд нэр тэр нь яаж харагдаж байна? Хөлөтөн change of character хийж байгаа юм шиг харагдаж байгаа сте. Тийм байна. Аха. Ялгаа нь эндээ гэдэг гэсэн. Тэгээ бид нар энэ логик барьж авдаг гэсэн. Зарим үнэхээр гоё тохиолдлуудад энэ логик барьж авах тохиолдлууд байдаг гэсэн. Жижиг цагуудын гоё баталгаанууд, гоё хөдөлгөөнүүд гарч ирэх юм бол. Энэ лог болвол энэ лог гэсэн. Ойлгосноо? Олсон. Энэ лог болвол энэ лог гэсэн. Энэ лог болвол энэ ах нь шүү. Энэ хай болвол энэ хай биш. Нийсэндээ юу гэдэг вэ гэхээр liquidity хамгийн энгийнээр ойлгоё гэж бодож байгаа бол liquidity жижиг цагаас том руу шилжиж байгаа үзэгдлийг хэлээд байгаа. Order flow шилжүүлж байгаа байхгүй юу? Томруулаад байгаа гэсэн. 15 минутын дээр жижиг order flow-уд явж байгаад change character-ыг хийцэн юм шиг харагдуулаад тэр нь нэг цаг дээр харахаар зүгээр л нэг цагийн нэг жижигхэн pullback хийгээл дараагийн нэг цагийнхаа impulse хөдөлгөөнийг хийгээ явдаг гэсэн үг байхгүй юу? За сэргэлэн хүн бол одоо ингээл ойлгочихлоо шүү дээ. Би ер нь бараг бүгдийг тайлбарлаад өгчлээ. Яасан бэ? Яага энийг даа. За ийм байна. За тэгээ би энэ бичлэгийг хийцэн ахаад нэг тестлээ хийцэн байна. Энийг YouTube руу оруулъя заяа. Бас найдваргүй штэ сайн яаж явахгүй л гэж. Сайн л тогтоож авахгүй бол бас. Зүгээр ингээд нэг учиргүй миний арга барил гээл ингэхээс илүүтэйгээр зүгээр л би Forex season цаг хугацаанд өөртөө дүнэлтийгээл тэгэл тэрнээс гарч ирээл тэрнээс анзаараад энэ болдгоо мэн энэ болдсон байна гэдэг дүнэлтээс л үүсэж гарч ирсэн ойлголт утгахгүй юу саяны яриад байгаа юмнууд. Тэгээ тэрийгээ өөрөө ингээд би та нарт ажиллуулж харуулад байгаа шүү дээ тий. Тэглээгээд би та нарт дансныхаа хоолойг харуулж инээ тэр олж янз бүрийн флекс хийгээгүй. Тэр чинь айгүй хортой байхгүй хүн болгоно л тодорхой хэмжээгээр өөрийгөө бусдад харьцуулж байгаа. Зарим нэг нь итгэл авч явах, зарим нэг нь өөрсдөө голж иж болох байхгүй. Тэгэхээр тийм флексинг зүйл бол айгүй аюултай. Би бол нэг итгэл авдаг л байсан. Текст болгонд л би ямар суух юм бэ л гэж боддог байсан. Яг зүгээр энэ дээрээс би сейл хийсэн, энэ дээрээс бай хийсэн. Тэгээд хийснийхаа дараа хийсэн өдрөө эсвэл гоё ярилцаа бүрдсэн өдрөө би та нарт лайв ороод байгаа болохоор нөгөө цаг нь тодорхойгүй байгаа даа шүү дээ. Тэгээ би 7 хоногт 5 өдрийн тавуулан дээр нарилжаа хийдгүү. Нарилжаа хийх тохиолдлууд байна. Тэг үнэхээр одоо гоё надад боломж олгох юм бол маркет. Ер нь ихэвчлэн 1-2-оос 3 арилжаал хийдэг 7 хоногт. Зарим тохиолдолд бүр огт арилжаагүй 7 хоногч байна. Нэг видеон дээр ингэжсэн шүү дээ. Одоо нэг цагийн low, нэг цагаар үүсгэсэн order flow, 4 цагаар үүсгэсэн order flow хоёр давхцсан тохиолдол, давхцаагүй тохиолдол гэж байгаа юу? Бага шүү дээ, мэдээж байгаа шүү дээ. Нөгөө нэг order flow, structure хоёрыг ялгахгүй байна гэдэг чинь энийг бол order flow гэдэг байгаа. Доовын онлоор бол доовд гэдэг. Тэгээ хайрлаа гэдэг. Тий. Зээл тал бол ойлгомжтой. Тэгээ ловр хай гэж явж байгаа юм. Энэ зөвхөн order flow байхгүй юу? Бид энийг structure гэдэг андуурч гарал яг над мэтийн асуултууд гарч ирээд байгаа байхгүй. Тэр юу гэдэг аа гэхээр за энэ аливаа ямар нэгэн за 15 минут ийм order flow та явж яснаа ингээ гараад ирлээ те. Эн чинь structure байхгүй юу? Энэ дээр сая нэг boss хийж байгаа байхгүй юу? Хүмүүс эднүсийгээ boss гэж андуураад байгаа байхгүй юу? Андуураад ч байх уу гэдэг ер нь тэгж тодорхойлвол ер нь жоохон ингээд иймэрхүү одоо trap ч гэдэм үү эсвэл
энийг ойлгохгүйгээс үүдэлтэй ингээд зарим нэг мэдлэгийн блокууд үүсдэг байхгүй юу. Над дээр үүсчихсэн болохоор би танарт хэлээд байгаа шүү дээ. Тэрнээс нэг тэгэхээр өөр хүмүүсийн хичээлийг үзчихэд ингэж хэлээд байгаа юм биш байхгүй юу. Би өөр дээрээ ажиллаулаад энэ болдгоо юм байна. Ингэж үзвэл илүү зүгээр юм байна гэдэг л өнцгөөс танарт ярьж байгаа байхгүй юу. Зөв. Тэгэхээр энэ ингээд 15-аараа зүгээр ингээд liquidity аваад босс үүсгчээд энэ том цагаараа ч юм уу дахиад ингээд энэ liquidity авснаа дахиад доош нь ороод ирчих юм бол бид нар impulse pullback гэдэг хөдөлгөөнөө нүдэн баримжаагаар тодорхойлдог гэдээ би өмнөх хичээл дээр хэлжсэн шүү дээ. Тий. Тэр амар том алдаа гэд те. Тэрийг ингээд нүдэн баримжаагаар тодорхойлохоор ямар алдаа гарч ирээд байгаа гэхээр л эднүсийг ялахаа болж эхэлж байгаа байхгүй. Structure болон order flow хоёроо да. Одоо DAO хоёроо. DAO ч юм бол бид нар тренд тодорхойлдог гэж ойлголдог те. Угаасаа тэгээд зөв. Гэхдээ угаасаа классик аягүй гоё арга. Гэхдээ бид нар одоо ингээд тэр DAO-ор тренд тодорхойлсоор л байх юм бол энэ амар өндөр волюмтой болж байгаа зах зээлийг ойлгож чадах магадлал том багасна л гэж байгаа. Тэр өнцгөөс нь ойлгоорой. Тэрнээс би өөр хүний арга барил марил ерөөсөн муулаг шүү. За DAO-ийн онлыг structure хоёрыг ингээд хооронд нь жоохон ялгаад үзээрэй. Тэгвэл илүү гоё харагддаг шүү л гэдэг талаас нь ярьж байгаа гэсэн үг. За одоо тэгэхээр энэ цэгээс энэ хоёрын хооронд ерөөсөө тренд яваагүй зүгээр л нэг импульс хөдөлгөөн л явсан гэсэн үг байхгүй юу? Ойлгосноо? Ойлгосон. Одоо энэ тэр импульс хөдөлгөөнийг авч явж байгаа энэ order flow-уудын хамгийн анхны эвдрэл нь бид нар change of character биш inducement гэдэг ойлголтыг хийж байгаа. Тэгээд high жинхэнэ одоо трендээ тодорхойлох байгаа бол тэр трендийн high буюу swing high үүсэж байгаа байхгүй энэ дээр сая. Inducement хийгдснээрээ. Тийм тий. Одоо ингэ явж ирсэн тренд эргий гэвэл яаж ирэх вэ? Эргий гэвэл дахиад inducement хамаад ингэж тренд change of character сая хийнэ гэсэн үг. Ингэсэн цагт л бид нар sell харж эхэлнэ гэсэн үг. Тэрнээс наа үргэлж buy харна гэсэн үг байхгүй юу? Окей. Одоо ямархуу тохиолдлууд байна бас. Зөв. Одоо ингэж өсчихснэ гинт унцдаг байхгүй юу? Тэгэхээр энэчнээс энэ хоёрын хоорондох импульс хөдөлгөөн дээр inducement хамалт байна уу? Одоо inducement болсон lob байна уу? Байхгүй нэ. Тэгвэл бидний энэ swing lob болж исэн lob ч өөрөө inducement болж байгаа байхгүй. Маркет ингэж томруулдаг байхгүй. Тэгвэл энийг daily дээр харуул daily чинь зүгээр л нэг юм order flow хийгээл яваад өгсөн байгаа. Тэгснэ ингэ дээш явчих юм уу тэгээд өөр? Тэгин шүү дээ. Юу гэсэн юм бэ? Трендээ дагаал явчих байгаа юм чинь. Баазгаас том цаг руу хөлбөх өгдөг. Тий ингээд цаг руугаа ингээд томруулаа яваад идэх. Одоо чинь 15 минутын дээр харж байгаад энэ дээр ингээд inducement хийсэн болвол энэ нэг цаг дээр зөвхөн нэг юм order flow хийж байгаа байхгүй. Дахиж ингэж томруулсан бол 4 цаг дээр ийм хөдөлгөөн байж ийснаа нэг юм хийж яваад гэж байгаа. Тэгэхээр энэ цагууд руу ингэж томорж явдаг гэсэн үг. 15 минутаас 1 цаг руу. Тэгээд энэ хоёрын шилжилтэн дээр л хэдүүлээ алуулаад байна гэсэн үг байхгүй. Энийг л ойлгож чадахгүй бол хэдүүлээ ингээ голтон траптуулаад liquidity хамуулаад өөртөө liquidity болоод байгаа байхгүй юу. Тэрс liquidity тэгж амар тийм сүртэй том концептээр битээ ойлгох зүгээр л амар энгийнээр ойлгож байгаа. Liquidity бол зүгээр л таасаагүй байгаа тий. Яг хамгийн чухал liquidity-г олох нь л бидний үүрэг байхгүй юу. Арилжааныхаа шийдвэрт нөлөөлөх хэмжээний том liquidity-г олох нь л бидний үүрэг. Тэр liquidity хаана байдаг вэ гэхээр ихэвчлэн тэр тухайн цагийн импульс хөдөлгөөнийг авч явж байгаа order flow дээр л байдаг байхгүй юу. Тэрийг л бид нар change of character гэж андуурснаас болоод ихэнх амар том алдагдлуудыг хүлээх шалтгаанууд болоод байгаа байхгүй. Би өөрөө ингээд одоо жишээ нь smart money concept судлахдаа энийг ингээл boss гэж үзэл, энийг boss гэж үзэл, энийг change of character гэж үзээд тэгэл ингээл хар мянгуудаа алдаж онж ингэж явсараад энийг тэгвэл арай өөр өнцгөөс хараад үзье гэдэг байдлаар хандаал. Тэгэл эн чинь liquidity гэдэг чинь яг тэр buy side, sell side, одоо тэр equal high, equal low, retail trader-ийн liquidity гэдэг иймэрхүү паттернжуулсан хэлбэрээр нь зүгээр гол санааг нь ойлгочих юм бол илүү амархан болт юм байна. Гэдэг юмыг л анзаарсан. Тэгэл тэрийгээ ингээл хөгжүүлж явсаар агаал одоогийн зүйлүүд үүссэн гэсэн үг байхгүй юу? Яг зүгээр би өөрөө тэр хүмүүсийн одоо гэдэг өөрөө тэр арга барилуудыг одоо ингээд туршиж үзээд тэгээд алдахыг алдаад онж болдгийг оноод ингэж явсаар агаал арай нэг өөр өнцгөр тодорхойлвол илүү хэлбархан тэгээ бас илүү ойлгомжтой юм байна л гэдэг тийм л юм гаргаж ирсэн гэх байхгүй юу.
Ингээл тэрийг одоо шинжилгээний арга барил болгоод ингэ явж байгаа гэсэн. Одоо Тэрс бид нар нэг цагийн structure явчаад дахиад daily-гийн structure дахиад хийх гэж байгааг нь ер нь мэдэх боломж байх уу? байгаа шүү дээ. Яг одоо эн чинь л дахиад том цагруугаар шилжсэн гэсэн үг. За одоо нэг цаг дээр нэг ийм order flow дахиад явж яхах нь шүү дээ, тий. Тэр нь 15 минутын дээр ингээл нэг ингэж хамаал, дахиад нэг ингэж хамаал ингэж харагдаж байгаа гэсэн үг. Энэ хоёр order flow чинь 15 минутын дээр жижиг цаг дээр. Гэтэл нэг цаг чи ингээ order flow-тай явж яснаа дахиад ингээ хамаад ороод иж болно тийм үү? Тэгээ ингэж болно шүү дээ. Тэгвэл тэр чинь 4 цаг ч юм уу daily дээрээ зүгээр л нэг ийм order flow үүсгэж байгаа гэсэн. Тэгээ daily чи ингээ order flow ингээ хийгээд явж байхад нэг цаг 4 цаг чи ингээд хамаал ингэж орж ирээл хамаал орж ирээл ингээ явдаг. Энийг л бид нар энэ хамалтууд дээр л амьд үлдэх гэж л нэг иймэрхүү үнс гаргаж ирж байгаа л гэсэн санаа авахгүй та нар тэгж ойлгох хэрэгтэй гэсэн. Тэргээл liquidity л гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр order flow болон structure гэдгийн ялгааг амар сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ тэрийг ойлгохын тулд импульс хөдөлгөөн, pullback хөдөлгөөнөө нүдэн баримжаагаар тодорхойлохоо болох хэрэгтэй л гэж байгаа. Бид нар ингээл бидний одоо жишээ нь та нарт энэ pullback юм шиг харагдаж байгаа байхгүй юу. Ихэнх нь л та нар энэ лаваас энэ хай хоёрын хооронд хай лав гэдэг давын онолоо тодорхойлох юм бол энэ л маш буруу зурна. Чинь энийг одоо нэг хай энийг хай лав гэдэг үдчгээр л алдаа гарч ирээд байгаа байхгүй. Энд дээр зүгээр л нэг импульс хөдөлгөөн явж байгаа байхгүй. Миний дээр бол тэр ингээд нэг жоохон шинжилгээнийхээ арга барилыг би та нарт одоогийн ашиглаж байгаа арга барил чи ажиллахгүй гэж байгаа биш байхгүй. Зүгээр л нэг жоохон ажилуулад байгаа арга барилаа нэг жоохон фильтртэй хандчих, жоохон филлер өгч бод тий. Энийг нь баталгаажсан юм байна. Энийг ашиглавал илүү өндөр магадaltaй яваад байгаа юм байна. Энийг нь баталгаажаагүй хэсэг гэдэг ингээд тус нь англиад байгаа байхгүй би. Зөв. Муудсан ногоо, муудаагүй ногоо гэж англиад байгаа гэсэн. Жишээлбэл одоо энэ шараа тэмдэглэсэн байгаа нь миний концептийн хувьд муудсан нөхгүй. Би энийг ашиглахгүй гэсэн. Энэ бол liquidity ч биш, candlestick-үүд ч биш, structure ч биш, order flow ч биш. Энэ зүгээр л нэг impulse хөдөлгөөн гэдэг нэг ганц leg-ийн нэг хэсэг нь л явж байгаа байхгүй. Зүгээр л энэ жижиг таг дээр орвол ингээ ийм range л явж байгаа. Одоо энийг бас тайлбарлаж болно. Ингээд хүмүүс одоо энийг AMD гэдэг ингээд тайлбарлаад байгаа шүү дээ. Accumulation явж байгаа, manipulation явж байгаа, distribution явж байгаа тий. Энийг яг ингээд батаринжуулаа ойлгож байгаа хэвтүүлээ ажиллаж чадах болчиход байгаа байхгүй. Яг амьдрал дээрээ гол санааг нь ойлгохгүй л юу ямар ч арга барилыг ажиллах таа хэцүү байхгүй. Одоо жишээ нь хэдүүлээ ингээд юу татдаг те ингээд юм түнэл мүнэл маягийн татдаг те. Гэхдээ хэдүүлээ энэ дээр давын онлоо холихгүй л бол зүгээр л нэг юм уу хоёр ханд таац хоёрын хооронд арилжаач яваад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Эний чи гол санаа нь юу вэ гэхээр энэ давын онлыг илүү зэгцтэй ингээл одоо харах зорилготой л байгаа байхгүй. Ер нь ясам дээр. Тэгэхээр ингээ бүх арга барил чинь өөрсдийн гэсэн онцлогтой тэрэн дээрээ цаана нь гол санаа гэж байгаа. Тэр гол санааг л хэдүүлээ ойлгож байна гэсэн. Ойлгохгүй байна л гэсэн санаа. Тэр би ингээд одоо анх forex хийж гиснээс хойш одоо ингээд бараг 8 жил болчихлоо. 10 сард би ингээд 8 жил бол. Тэгээд 8 жилийн хугацаанд надад туршиж үзээгүй арга барил гэж ер нь тонхоор. Би бүр ган маань хүртэл судалдаг байсан баг. Тэгэл Fibonacci татна бүгднгийн л ингээл ажилладаг гэсэн. Одоо хийдэг байсан тий. Тэгэл тэр арга барилууд чинь л намайг энийг нь ашиглавал ингэдэж шүү, тэрийг нь ашиглавал тэгдэж шүү л гэдэг юм их тэр арга барилыг л ажиллуулж авах явцдаа сураал одоогийн нөхцөл байдалд хүрсэн л гэсэн үг байхгүй юу? Тэрнээс ч бол би бусдыг үгүйсгээгүй гэсэн. Яа тэгэхээр би бусдыг үгүйсгэх юм бол би өнгөрснөө үгүйсгэх шаардлагатай болчихж байгаа юм. Тэгэхээр би ерөөсөө л хүний одоо хэрэгжилж байгаа арга барилыг ерөөсөө шүүмжлээгүй, муулаагүй гэдгийг та нар амар сайн ойлгох хэрэгтэй. Угсаа та нарт вебинар болгон дээр хэлээд байгаа чинь бас ийм очиртай байхгүй юу? Тэгээ намайг анх удаа үзэж байгаа хүмүүс байгаа. Энэ юу яриад байгаа юм бэ гэж ойлгох ч юм байгаа. Гэхдээ тэр чинь бол угаасаа л их ёстой байхгүй юу? Чин юм яриад байгаа юм бэ? Харахгүй тэгэхээр яагаад тийм бодол үүсэж байгаа вэ гэхээр би та нарт
өдөртөн хичээлээ маа гэдэг үг байхгүй. Тэгэхээр та нар ойлгохгүй нь ойлгомжтой. Та нарт өгсний дараа харин тийм ярьж байгаа юм бол би тэр үнтэй одоо юу ч ярихгүй. Яг удахгүй гоё өнгөө болоод ирэхээр та айгуу гоё л хэдүүл нэг хэлтэй болно заа. Маркетинг бүгдээрээ яг гоё нэг тал руу хараад эн чи өстой ингэдэг тэгдэг гэл. Яа би бүр тэрийг тэгсэн ядаа хүлээж байна. Би өөрөө ч хүлээж байна. Яг үндэ би ингэж өөрийгөө одоо ингээд фильтрт чи ингэж ярьж мэрж байгаас хүртэл өөрөө залхаж байгаа байхгүй. Би та нарт одоо ингээд энэ яг яагаад ингэж явж байгаа юм бэ гэдэг хүртэл ингээд тайлбарчмаар л байна яг үндэ. Болохгүй байна. Яагаад бас хөдөлж байгаа гэдгийг тайлбарлах өшөө бас юм байгаа мó тайлбарлах. Ингэж ийм учраас ингэ явж байгаа юм гэдэг. Би та нартай мэддэг юмныхаа нэг 20-30% нь л ярьж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд ийм та нарыг ойлгох талаас нь тэрнээс бол би яг өөрийнхөө концептыг ингээ яриад хэлэх юм бол та нар бүр юу ч ойлгохгүй. Ойлгосон ч ойлгохдаггүй. Энийг чинь бүр ингээд тэгж ойлгуулахын тулд эхлээд candlestick яаж баталгааждیں۔ Импульс хөдөлгөөн яаж баталгааждیں۔ Тэгвэл импульс хөдөлгөөнөөс дамжуулаад pullback хөдөлгөөнийг яаж баталгаажуулдгийг. Тэ? Дараагийн импульс орж ирээд order flow гэдэг зүйл баталгаажсан болон баталгаажаагүй order flow гэж ус байгаа. Энийг яаж олддیں۔ Тэгээ энийг олсноор бидэрт ер нь яг ямар ашигтай юм. Тэгээд тэр баталгаажсан liquidity чинь хүртэл ингээ баталгаажсан болон баталгаажаагүй гэдэг ингээ англиар фильтр өгчөж байгаа юм. Мангар олон шүүлтүүрийн эцэст ингээ хэдүүлээ явцараад эцэст яг ганц л чиглэл рүү харна гэсэн үг. Бид нар сэлж харахгүй, бааж харахгүй яг хоёр талын харахгүйгээр яг энэ окей яг одоо бай болчлаа гэдгийг л мэддэг болно гэсэн үг. Тэрнээс наа хэдүүлээ энэ дээр ингэж risk entry гээл энэ ч яг болон тиймэрхүү юунууд байгаа. Тэр risk entry-нд би бол үнэхээр дургу. За дараагийн асуулт. Одоо бид нэг 4 цаг 1 цаг дээр юу яаж байгаа штэ. Уулаад индусмент авахлаад хөдөлж байгаа штэ. Бацгаагаа одоо явж байгаа штэ. Тэгэхдээ одоо жишээ нь бацгаагаа одоо CRT бол 2 цаг доошлуулж авдаг штэ. Чи яаж авдаг? Тий. Ярээ сонсч шүү. Ярэн байхгүй. Тийм аль цаг дээр нь батгаагаа авч байна. CRT-ийн концептыг би бас CRT-г судалж байсан. Тэгээд CRT ажиллах үедээ айгуугаа ажилтдаг. Гэтэ ажиллахгүй үедээс тэ үнэхээр толгой эргүүлчихдэг байхгүй. Сул тал нь их юм бол. За, CRT-гийн тэр цаг хооронд шилжих лог гэх юм байдیں۔ Хэрвээ чи дээлийг харах юм бол энэ чинь юм байхгүй. За бүх цагийг нийтүүл ингэ яачих. За одоо энэ дээр байгаа миний цагуудыг харчаарай. Саруул ухаанд итгэдэг. 12 цаг. Биш 12 модли те. За 3 модли модли. Тэгээ weekly, daily 4 цаг, 1 цаг, 15 минут, 5 минут. За энэ дээр нөгөө голын цаг үуч орж ирнэ. 30 минут. 2 цаг. Тэгээ 8 цаг. Тэгээд daily тэгээ weekly, тэгээ monthly. Нөгөө голын цагууд нь орж ирж байгаа байхгүй. За энэ дээр 15 минут байх нь байна. Энэ дээр 1 цаг байх нь байна. Тэ. За ингээд энэ дээр 4 цаг байх нь байна. Энэ дээр 8 цаг байх нь. 12 цаг ч хийж байж байлгаж болно. CRT тэгж шилжихдээ 2 цаг шилждэг нь monthly-г харсан бол daily-г харсан бол 4 цаг, 4 цагийг харсан бол 1 цаг, 1 цагийг харсан бол 15 минут. Иймэрхүү лог гэдэг. За хэрвээ чи 30 минутыг харсан бол дараагийн том цагийн баталгааж 2 цаг. 2 цаг харсан бол 8 цаг. 8 цаг харсан бол weekly. Weekly-г харсан бол 3 monthly. Ингээ сөөлж чардаг байхгүй юу? Энэ нь уул нь айгүй гоё зүйл лог. Одоо юу гэдэг юм? Ингэдэг байхгүй юу? Голын тэр хэрэгтэй хэрэггүй цагуудыг фильтртэй даалга болгочихж байгаа. Хэдүүлээ энэ олон цагийн шинжилгээ хийх юм бол амар замраагүй заваа юм болно. Тэнгуут за сешн хооронд шилжиж байгаагаа 8 цагаар харчих, эсвэл 4 цагаар харчих. Одоо юу гэдэг илүү гоё
50 байдлаар илүү гоё баталгаатай харъя гэж бодож байгаа бол илүү нөгөө нэг наашаа чаашаа ингэсэн юм хармааргүй байгаа бол 8 цагийн кандалыг харчдаг. 4 цагийн хооронд те. Хэрвээ 8 цагийг харсан бол доошогоо ухраахта жижиг цагийнхаа confirmation-ыг авахта 4 цаг 1 цагийг алгасаад шууд 2 цаг руу шилждэг ч юм уу. Ингэснээр бид нар тэр голдонд байгаа тэр цагуудын янз янзын хөдөлгөөнүүд донд manipulation ч юм уу янз бүрийн буруу зүрх харахгүй байх эрсдэл айгүй хэмжээгээр буурдаг байгаа байхгүй. Би бас яг ингэж шинжилгээ хийдэг байсан. Тэгээд юу ойлгосон бэ гэхээр би нэг liquidity гэдгийг айгүй удаан судалж ирсэн гэж та нарт хэлжсэн хэрвээ та нар санаж байвал тэр liquidity-г ойлгож эхэлснээс хойш ер нь ингээд цагуудыг хооронд нь хамаагүй шилжүүлж болохгүй юм байна гэдгийг ойлгож байгаа. Бүх цаг чинь тодорхой хэмжээнд өөрсдийн гэсэн чухал зон буюу тэр liquidity зонууд нь байдаг аахгүй. Тэднүүсийг л илүү нөгөө нэг том цаг болон жижиг цагаар нь баланстай харж чадсанараа бид нар яг тэр fake change of character эсвэл бүр яг ингээ явах гээд байгаа харилцаанууд нь яагаад эсрэгээр явдığım гэдэг юмнуудыг харахад зөв харахын тулд бид тэр хамаагүй тэр цаг хооронд шилжихтэй ерөөсө хамаа намаагүй ингэж юмч тийм балансгүй логикгүй шилжиж болохгүй юм байна гэдэг юм ойлгож байгаа. Бүх арга барилууд ч өөрсдийн гэсэн давуу болон сул тал байгаад байгаа. Аха. Тэгээ одоо чи яадаг гэсэн. Одоо бид нэг цагийн индусмент байсан шүү дээ. Одоо энийг авахгүйлаад баталгаа аваад доошоо. Миний хаадаг цаг ерөөсөө л харна гэдэг. Биднээс. Одоо тэгвэл нэг цаг дээр индусмент авчлаа. Тэнгууд хэдэн минутын дээр баталгаагаа авна гэсэн. Тэр нь тогтсон юм байхгүй шүү. Одоо нөгөө бусад арга барил шиг тийм байхгүй гэсэн үг шүү. Одоо нэг цаг дээр юугаа авсан бол би 15 минут руу орж баталгаа эсвэл 5 минут ч эсвэл 10 минут руу орж баталгаа авах гэсэн юм байдгүй гэсэн үг. Тэгэхээр эднүүсийн дундаас хамгийн гоё сонгогдол гэсэн үг. Надад одоо тэр тухайн агуулга яг аль цаг дээр явж байгаа вэ гэдгийг олох нь аягүй чухал гэдэг гэсэн үг миний хувьд. 5 минутын дээр ч явж болдог, 15 минутын дээр ч явж болдог байхгүй юу? Заримдаа бүр эднүүс дээр явахгүй нэг цаг дээр inducement хийчихэд нэг цаг дээр өөр дээр нь явж явах тохиолдлууд байдаг гэсэн үг. Тэгэхээр надад тийм тогтсон ийм ойлголт байдгүй гэсэн үг. Одоо чи нэг цагийн pullback ингээ орж ирэхдээ нэг цаг дээр өөр дээр order flow-тай үед байна. Counter trend үүсгээд явдаг. Иймэрхүү үед дээр яах вэ? Бид нар яг ямар одоо баталгаа үлээх вэ? Яадаг вэ гэдэг чинь ингээд бүр ингээ нарийн дараалтаа хэдүүлээ эхлээ candlestick ойлгоно. Дараа нь impulse ойлгоно. Дараа нь pullback ойлгоно. Эдгээр чи ингээд бүр заавалж ойлгох ёстой сэдвүүд. За тэгээд pullback ойлгосны дараа order flow гэдэг зүйлийг ойлгоно. Order flow-ыг ойлгосны дараа одоо тэр том цаг болон жижиг цагийн хоорондын хамаарал буюу тэр баланс гэдэг юмыг ойлгоно. Яагаад жижиг цаг дээр ийм байхад том цаг дээр ийм зүйл ерөнхий болж идэгөө. Энэ хоёрыг хооронд нь яаж уялдуулах зүгээр идэв те. За энийг ойлгосны дараа цаг хооронд шилжих лок гэдэг юм ойлгоно. Тэрнийг ойлгосны дараа олон цагийн хамаарал гэдэг юм ойлгоно. За тэгээ эднүс чинь хэдүүлээд нь ямар чухал байдаг вэ гэхээр эднүс бүгдээрээ нэг тал руугаа хараад эхлэхээр бидэрт яг ганцхан чиглэл зааж өгдөг. Нэг бол buy гэдэг чиглэл зааж өгнө, нэг бол sell гэдэг чиглэл зааж өгнө. Эднүсийг ойлгосны дараа та нар тэр чигээр маркетийн агуулга гэдэг нэг юм том сэдвийг ойлгож дуустдаг байхгүй. Эднүс чинь бүгд хоорондоо уялдаа холбоотой гэсэн. Шууд ингэж шилждэг. Энэчнээс одоо энэ 1 2 дугаар хичээл, 3 дугаар хичээл, 4 дугаар хичээл гэдэг нэг ойлгож шууд 4-ийг ойлгох юм байхгүй. Хэдүүлээ бүх арга одоо шинжилгээгээ хийхдээ хүртэл яг энэ зарчмаар явна. Яг энэ дараалалаар явна. Хэдүүлээ ихтэй нэгийг олох нь дараа 2-ыг нь олох нь 3-ыг нь олох нь ингэж явсаар байгаа хэдүүлээ нэг юм системчилсэн дүгнэлт гаргадаг гэсэн үг байхгүй юу? Багшана. Байна. Байна. За бэлэн болчихсон шүү. За тайхаа хоолсон уу? Сайхан. Тэгээд энэ session-уудын high low гэдэг ингээд liquidity-ийн бас модель аваад байгаа шүү дээ. Session-ийн high low-ыг тэгэхээр ингээд яг заадаг шиг нь хэдүүлээ онлоор нь ойл би яг ашигладаг байсан байхгүй бас л адилхан. Бусдын л адил тий. Тэнгууд яг low-ыг хамчгаар бид нар яг яахаа мэдэх болчихдээ шүү дээ.
айгуу гоё хамтсан байдаг те. Өнгөрсөн түүхтэр харахаар нэг бол ловыг хаваал, нэг бол хаяг хамчил явчихад байдаг те. Тэгэхээр бид нар яг тухайн үед одоо чинь одоо яг энэ ловыг хамахад бид нар баа явна гэж яг шууд хэлж чаддаггүй ингээ эргэлзээ төрөөд идэг шүү дээ. Энийний чи учир хүртэл ингээ цаана айгүй том юу явж байдаг. Гол санаатай байдаг. Яг ямар үед бид нар энийг яг баа сигнал гэж хүлээж авах юм? Ямар үед хүлээж авахгүй байх юм? Гэт чи нөгөө нэг маркетинг агуулгыг ойлгосны дараа та хэд угаасаа надгүй ойлгодог болоод эхэллээ. Тэгээ би та нарт ерөөсөө онол заахгүй, би та нарт зүгээр л ингээд ийм агуулга ингэж явуул зүгээр үт юм байлээ шүү л гэдэг ийм өөрийнхөө сурсан мэдсэн өнцгөр л тайлбарлаж өгнө шүү. Тэгээд та нарыг ерөөсөө тэгж бокслохгүй. Энэ заавал юм байх хэвээр, энэ заавал ингэдэг гэдэг юм ерөөсөө байхгүй миний арга барил. Тэгээ удахгүй тэр угаасаа өнгөө болсон заяа guys. Жохон л хүлээж. Хүмүүс тэргээр заагур наагур муу хэл нүү, айл нүү ерөөсөө хамаа байх. Хэдүүл зүгээр хийх юм аа хийгээл юм. За бэлгүүний ороод ирсэн мэтлэлтэй ширлэх үү? За. Өнөөдөр битээр нэг гоё санаа болоод. YouTube дээр зарим нэг жоохон эвгүй комментүүд байгаа байхгүй юу? За. Хэдүүлээ тэднээс дээр гоё. Хариулъя. Тэгээ guys хүнд оромжлохгүй шүү. Хэдүүлээ одоо намайг оромжлсан байлаа гэд бас тэр хүний бас буруу ч гэсэн үг бас биш. Тийм учраас хэдүүлээ зөв тайлбар өгч те. Хүмүүс буруу ойлгоцсон болоо л тэгж байгаа. Хэдүүлээ гоё зөв тайлбар өгч. Тэгээд цаашдаа ер нь та нарт оромжлох гэж байгаа бол нэгэндээ бас бити тийм муухай өглөөрээ. Би бас хүн шүү. Тийм болохоор тэрийг гоё дотроо үлдээж ирээ. Шүүмжийг бол би хүлээж авна. Үнэхээр гоё шүүмжлэлээ би ямар гоё шүүмжлэлтэй ингээд хүлээж авна шүү. Тэгээ тийм зорилгоор энийг хийх гэж байгаа. Тэгээд бас бичлэг болгож байгаа тийм учиртай. Дараагийн хүмүүстэй ер нь. За. Юу гэж хайж орох юм бэ? Миний YouTube руу л орно шүү дээ. Нэгсэн дээр бас юу орж ин тий. Санхүүгийн боловсрал гэдэг. Наатч. Подкаст нарсан биш үү? Нэг чеклж. Эн чинь нөгөө нэг бүр эн чинь ингээд хамгийн гол агуулгуудаа эхэнд нь яриад юу яагаад дундаас нь хийсэн бичлэг штэ guys те. Яг хөө тиймэрхүү юмыг үзчихэд хүмүүс зарим нэг жоох эвгүүл комент бичсэн бааш харагдчихлээ. За амар эготой шаасан хаа ухсан ацны чинь баталгаажсан кандл зүгээр л swing high low based хаа баснаад advanced market scratch ч буруу зурдаг хүн арилжиж чадахгүй л байх та хаа гинэ. Тэгсэн чи үнэ пицца жинхэнэ арилжааны таг ацнууд л энийг сонсвол дээр байх гинэ. Чи юу л өгүүлэг уншиж шүү дээ. Агсан төвчний хүмүүс бол илгийн шаажина нэрэ гинэ. Окей. За ингэж байгаа байхгүй амар за эготой за яг тиймэрхүү үнцгээр харагдсан гэж болно те. Окей. За би эндээ заавал тайлбар хийгээд авах шаардлага байхгүй. Зүгээр тэр баталгаажсан candlestick swing high low байна гэдэг юмыг ярьж ах шиг байна. Наадах чинь бас тайлбарлагддаг амар олон юмнуудтай байдаг шүү. Юм байдаг шүү. Энийг чинь тайлбарлахын тулд амар олон юм хэрэгтэй. За тэгээ advanced market structure юу хоёроо ялгадаг юм гэсэн одоо өнөөдөр би та нарт хэлчихлээ шүү дээ те. Бид нар ингээд order flow болон structure хоёрыг холдгоо гэдэг юм ярьчлаад. За тийм болохоор энэ дээр бас энэ нөхөр бол ойлгох байхаа гэж бодож байна. За бусад арилжаачид арга бариллыг муулаад арай л бадрангуй писта юу. Бүх арга барил ажилдаг юм гөлөг минь сайн судал эргүүл тэнгээ түмэн тараах хэрэггүй сургаггүй гөлөг байж гинэ. Андуураад байна гэхгүй. За ер нь бол арга барил угаасаа муудлаагүй те манайд бүгд тэр мэдж байгаа. Би угаасаа юу вебинар болгон дээр хэлчихсэн. Тэгээ бас яг яагаад ажилтгүй вэ? Яагаад тийм байдаг вэ гэдгийг угаасаа удахгүй ингээд гоё бүр олон нийт рүү ингээд хийж байгаа ажлууд байгаа болохоор тэрэн дээр угаасаа иймэрхүү хүмүүс багсах байлгүй дээ. За иймэрхүү нэг комментууд байсан юм аа. Би тэгээд ингээд нэг хэлчмээ санагдаад байсан. Тэгээ та хэд ч гэсэн ер нь
таидтай цуг хаардаг нь ямар өчтэй гэхээр таид бас санал нийлж байгаа хүн бас байж болно. Тэн дээр чинь би комент авах гэж байгаа. Таидээс шүүмжлэл тий. Ийм доромжлол биш, шүүмжлэл бол би аавна, хүлээж авна. Өөр гоё. Наадуулж архив хий да. Ингээд ийм хоёр. За яг тэгэд энэ хүмүүс бол угаасаа буруу ойлгох нь аргагүй. Хэдүүлээ зүгээр ингээд өөрсдийнхөө хоорондоо ярьдаг иймэрхүү юмудаа хийсэн болохоор ойлгохгүй байх нь аргагүй. Тэгээ зарим нэг нь ч бас угаасаа одоо юу гэдэг би яг тийм маркет structure-ыг яаж тодорхойлдог, яадаг хийдэг гэдгээ бүр яг үнэхээр л яг адванс төвшин тайлбарсан учраас бас ингэж хэлэх нь аргагүй. Чеклж хийж билгэнэ. Ганцхан хүмүүсийн юуг бол тоох хэрэггүй шүү. Ер нь бол миний олон юу гэдэг одоо арилжаачдын одоо өнцгөөс ингээд харлаа гэж бодоход бол ямар ч одоо юу гэдэг сайн арилжаач байсан тэр хүн дээр заавалч нэг бүр яс юм шиг яг ийм комментууд явж идэг байхгүй юу? Харин тий. Тэгээд Тэгээ ер нь сургаггүй байх нь аргагүй штэ. Би ч нөө хүмүүс шиг флекс хийхгүй байгаа юм чи уусаа сургаггүй л байна штэ. Тэгээ би хүртэл дээр хэлээ штэ. Та жоохон флекс жоохон юу яамаар юм байна да гэж би хэлээ штэ. Тэгээд тийхгүй. Яг над миний үзчихсэн байхгүй юу? Би харин тэгж чаддаг юм аа яг тэрийг санагдаад идэм аа гэсэн байхгүй юу? Тэгэхэд яг ингээд одоо манай монголчуудын одоо энэ forex одоо сонирхдаг хүмүүс одоо юу гэдэг тий ингээд Rolex цагаан зөнгөөтэй гоё BMW ч юм уу Benz ч юм уу тийм машин унангуудаа амар навчантай машингуудаа миний өдрийн орлого ийм байна тий тэгж орж ирдэг байхгүй юу. Тэгэхээр тэрийг нь харсан хүмүүс яг сэтгэл зүгээрээ энэ ч амар мөнгө олоод байт юм байна. Энэ л ч бүр надад ингэж энэ хүнээс л сурах юм бол ингээд амар юу байдаг. За би зүгээр энгийн жишээ хэлье. Та нар эцэг трейдерийг би бол ингээд зүгээр хэлж үзье л да. Би ч гэсэн ингээд бэлгүүнээ хүмүүхгүй шүү. Хүмүүхгүй. Одоо би ингээд юу гэдэг эцэг трейдер гэж ингээд амар трейдер гэж ингээд би сонсоол ингээд юу яжсэн. Тэгсэн чинь би бүр яг одоо яг энэ дэги багшаас сургалт авах уу, эцгээс сургалт авах уу гэсэн надад ийм хоёр сонголт байсан байхгүй юу. Тэгэл юу байсан масаараа зүгээр ингээд орж ирэл ингээд нэг бүр тэр үнийг тэгэхэд шууд ингээд эргэтэй дурж хэлж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд байгаад идэг. За тэгээд миний сонгосон хүн бол дэги трейдер байгаа байхгүй юу. Дэги багш байгаа байхгүй юу. Ганц нэг юм одоо эдгээр олон цаана энэ нэг ер нь бол нэг 17-8-тай залуучууд л байгаа гэж би бодож байна. Яг ингээс сурын мурыг гэсэн тийм биш. Цаана бол нэг шалтан байна л байгаа гэж би бол бодож байна. Гэхдээ яг зүгээр энэтэй байхгүй юу? Нэг нийгэм одоо олонхын юм юу гэж байдаг байхгүй юу? Эффект гэж байдаг байхгүй. Одоо чинь нэг хүн ингээ муула биччихээр бот нь яг тийм хандлагаар хүлээж авдаг ч гэдэм үү те. Тиймэрхүү юмнууд байдаг. Тэгэхээр энийг зүгээр ингээд тайлбарлал байнга ингээд би тайлбарлаж чадахгүй учраас би та хэдий ч гэсэн ер нь эмэрхүүнтэй бас бити хөрүүлэхээрээ гэж энийг албаар ингэж хийж байгаа. Бити ингээд доор нь хэрэл дээр зүгээр орхиж. Угаасаа тэр чинь ингээд цаг хугацааны дараа ингээд харагддаг зүйл эн чинь ингээд үнэн байна уу, худлаа байна уу, үнэхээр тийм хүн байсан юм уу, үгүй байсан юм уу гэдгийг цаг хугацааны ирэхээр харагддаг юм баггүй. Тэрнээс бол хүмүүс хэлээл тэгэл тийм болчихно гэсэн үг ерөөсөө биш. Тэгээд тэрний доор та нар ч гэсэн ер нь бас ингээд бас байж болно шүү дээ. Намайг өмөрөөд ингээд хэрүүлхийгээд ингээд бити тэгж өөрсдөө стresстүүлээрэ гэж би бас та нартай цуг байхдаа албаар ингэж ийм юу хийж байгаа. За тэгээд бас бусдыг нь бас бити муулаарай. Хамаагүй тэднүүсээ явж илээ. Би бүр олон болоосоо гэж боддتي. Тэгээ эн чинь нөгөө нэг олон болох тусам зах зээлийн хуулиар алаан болоод ингээд хэн хэмбэ гэдг нь ингээ ялгаж харагдах ёстой юм. Угаасаа энэ байгалийн хууль. Тийм учраас өөр хүмүүсийг бити муулаарай. Иймэрхүү хүмүүсийн доор бити хэрүүл хийж юм бичээрэй. Тэгээ сайхан хөөрхөн энийг л өнгөрчихгүй те. За
Окей гэд. Тэгнэ бид нар сураал харуулчих та fuck гэж гинэ. Тийм тэгээ та нар сураал харуулчих. Одоо угаасаа энэ ингээд айгүй гоё болно guys. Би энийг ингээд Монголын хамгийн том Discord болох гэж угаасаа зорино гэж хэлсэн байгаа те. Та тэхийн тулд би угаасаа хичээлүүдэд ингээд өнгөө болох шаардлагатай байна. Тэгвэл та нар миний юу яриад байгааг ч мэдэхгүй байна. Би ч та нарт ингээд бүрэн одоо юу гэдэг мэддэг юм аа ярихгүй байна. Тэгэхээр ийм хооронд хэдүүлээ хооронд амар том хан байгаа учраас бид тэр ханыг ер нь аль болох авч хаях гэж хичээж байгаа. Тийм болохоор тэрийг та нар амар гоо төвчээр түлээж заяа. Бас гоё юм болно. Nice. Энд коммент байсан энэ нь юус анзаараагүй юм шүү. Би өнөөдөр л харсан гэхдээ. Айгуу. Тэгтээ хүлээгээл байгаа. Ажиллахгүй байна гинэ. Бэжлийг ажиллахгүй юм уу? Энд лиг тавиаг юм шүү гэж. Харин тийм ээ. Discord гээд YouTube Dot-ийнх нь юу комментэн дотор нь байгаа. Чеклж хийцэн. Бэс Instagram-ын заснаа. За тийм байна guys. Тэгэд ер нь тэрийг хэлэх гэж ийсэн юм. Өнөөдөр. Тэгээд та нар ч гэсэн угаасаа ер нь явандаа суран заяа. Тэгээд сураад угаасаа гоё болцгоо. Тэр чи би бол нэг хэрэгэлцэхгүй байна. Тэгээд гоё осныхаа дараа битээ нэг тийм муухай энэ нөхдүүд чиг ягаараа битээ тэгэл хаста ингэ тэгдэг. Мөг төргөө осноогоо яхалал ингэж битээ яваарай. Та ч гэсэн ер нь тиймэрхүү байгаасаа гэж би хүсдэг болоод хийж байгаа шүү. Тэрнээс шууд би энэ нөхдүүд ингэ бичиж тийм болохоор одоо сэдвүүлээстэй хариуг нь барья гэж утгаад бол биш ерөөсөө. Үгүй тэгч надад шаардлага байхгүй. Коммент бичдэг. Коммент бас авахгүй болдог. Зарим нэг хүмүүс би одоо нөгөө коммент яагаад байлгаад байгаа гэхээр зарим нэг хүмүүс чинь юу яаж болох байхгүй юу? Үнэхээр ойлгохгүй юм а доор нь асуусан байж болох байхгүй. Тэгэнгუთ тэрэн дээр тэр датанууд чинь цуглуулад би хүмүүс зөөгөө энийг жоохоо эргэлзээд байгаа юм байна. Энэ дээр тэгвэл илүү гоёор тайлбарлаж гэдэг юм уу тиймэрхүү дараагийнхаа юунуудын комментиг авах зорилготой л яаж байгаа. Хийж байгаа. Зүг. Тийм тэрнээс бол бүгдийг хаачна л дөө. Одоо нэрээ ингүүл яа дээ. Одоо ингээд ер нь яг буу харж байгаа юм чи эхнээс нь ингээд сайн танилцчул яа гэм бол. Юу гэж? Яг хүмүүстэйгээ танилцуул. Танилцаад заа. Өө яах вэ? Ямар ингэж танилцах юм байна л да. Ямар аймгийн, ямар хотын уугуулдаг болсон ямар хүн байна, нас цүүдэр яг ямар хүн байна, ээж аавын гарал үүслэг ямар хүн байна, үгүй юм бэ. Тийм ямар ерөөдөө яаж ингээл. Яа. Таад гоё хоорондоо танилцуулж байна. Нааг нэх мэдэх шаардлага байхгүй те. Би зүгээр л байдаг л арилжаач байдаг л гэр бүлээс гаралтай байдаг л нэг хүүхэд байсан. Тэгээд арилжааны ертөнцтэй холбогдсон. Тэгээд арилжаач болсон. Тэгээд гоё багшлах дуртай болсон. Багшлах гэдэг нь одоо бусдад гоё мэдсэн юм а зааж өгөх нь миний амар том хүслийг тийжиж исэн зүйлээс учраас би ингээд ер нь гоё олон хүмүүст мэддэг чаддаг юм а зааж сургая. Гэхдээ үн төлбөргүйгээр гэдэг юмыг хэдэл хүртэл одоо ингээд энэ сууж байна. Тийм тэгээд ер нь тийм. Тэгээ ер нь хүмүүс гоё за бас ингээд Forex-ийн одоо техник шинжилгээний хөгжил одоо Монголын хөгжил гэж юм бас байгаа шүү дээ тий. Ер нь бид нар ямар төвшөнд явж ийн дэлхийдээ харьцуулахад тий. Тэр одоо миний хичээл одоо би хичээлээ ингээ өнгөө болгосноос хойш тэр төвшин тодорхой хэмжээнд өөрчлөгдөөсэй гэж би хүсэж байгаа. Тэгэхээр ер нь тэнийхээ төлөө л явж байгаа. Төвшөндөө бол юм. Тэрнээс би нэг тийм лаг баяа айлын хүүхэд биш. Тийм очиргүйч бас нэг тийм айр боломжгүй айлын хүүхэд бас биш. Би зүгээр л дундаж ингээд юм. Манай аавж хоёул уурхачин. Тэгэл би зүгээр л нэг би учиргүй амар онц сурдагч байгаагүй. Тэгэл чадах юм аа бол чаддаг байсан. За тэгээд айгүй спортлог хүүхэд байсан. За тэгээ нэг жоохон тийм сахилахгүй те.
Ийм л хүүхэд байсан. За тэгэл одоо ингээл арилжаатай холбогдсноос хойш айгуу гоё төлөвсөн гэж боддог өөрийгөө. Би арилжаагээд ингээд одоо 8 жил болцсон байна. 10 сард 8 жил хүрнэ гэж хэлсэн те дөрөв. Нас өдрий чинь За нас маань 27 настай, би 27 настай. Тэгэхээр би 19 настай та Forex хийж эхэлсэн гэсэн үг. 19-20 таа гэсэн үг. За тэгээ эрэхтэй. Матрийн орд. Өөр одоо яаж айлбар. Эрэхтэй гэдэг. Эрэхтэй тэгээ матрийн орд. Тэгээ одоо өөр одоо нэг мэдээд ах юм байхгүй л үтэй гааш тий. Яг миний санаа нэгхгүй юу? Одоо нэгэнт ингээд ийм паблик юу одоо буу халж байгаа юм чинь завтаа нь одоо эндээс хэн байна те? Дэги биш хин Ами байна, Батука, Бацая, Баяра гэл эндээс нь ингээд танилцчих гэхгүй юу? Одоо ягаад манай энэ айгу ичимхий юм байл шүү дээ. Нэг зэг гинэдгүү. одоо зүгээр энд ингэж байж иснаа те одоо юу гэдгийг бас яг уу сайхан танилцчвал дараа нь ингээд бид яах вэ? Болоо гай сэдвүүлээ гэхдээ гоё Discord-то гоё юу яана. Би бас гоё юу яа гэж боддог гоё итгэжүүлээ гэж боддог байгаа. Нэг өдөр гоё